За үзэгчтэй орон төргийн бид нар 7 хоногийн даваагаас баасан гаргуудад эмнэлгүүдийн одоо үйл ажиллагаа бодит нөхцөл байдал яг ямар байдаг вэ гэдгийг бас суурлаар хүргэж байгаа. За энэ удаад бид улсын 3 дугаар төв эмнэлгээс энэхүү контентыг бэлтгэж хүргэж байгаа. За өнөөдөр бид улсын 3 дугаар төв эмнэлгийн эрчим тэмчилгээний нэгдсэн тасгаас танилцуулга одоо бэлтгэн хүргэж байна. За яг одоо үзэгчтэй хүмүүстээ эрчим тэмчилгээний нэгдсэн тасаг руу ороод тэнд одоо эмч мэргэжлүүд ямар одоо процессор ямар нөхцөл байдлаар ажилладаг вэ гэдгийг одоо үзэгчтэй хүмүүст харуулъя. Эрчим тэмчилгээний тасагт хэвтэж байгаа одоо эмчилгээ авч байгаа энэ хүмүүсийн одоо онцлог нь юу гэдэг юм бэ? Ямар шалтгаантай хүмүүс бэ? Одоо жишээлбэл энэ хүн дээр гэхэд одоо ямар хөө нөхцөл байдалтай байгаа вэ? Та сайн тайлбарлаж өгч тээ. Эрчим тэмчилгээний тасагт болохоор хүн дан тэнцэн эмчлүүлэгч бол их хвшлийн ирдэг. Манай эрчим тэмчилгээний онцлог гэхээр болохоор 3 дугаар эмнэлгийн эрчим тэмцээний онцлог бодлогоор харуулт олон шигдээсийн эмчлүүлэгч төлхөө ингээ ирж байдаг болохоос Монгол улсын хэмжээнд болохоор тэр дараа их төлхөө авч байдаг. Үүний хажуугаар болохоор дотрын эрчим тэмцэлгээ гэдэг манай хэсэг бас байгаа. Энэ хэсэгт маань олголоор дандаа амь тэнцэн эмчлүүлэгч байдаг учраас энэ дотроо л үйлчлэгээ бүгдийг нь үйлчлэлд явуулцдаг. Жишээлбэл одоо энэ юуны гемодиализ эмчилгээг бол ингээд хийдэг юм. Өмнө нь болохоор гемодиализ эмчилгээ болохоор бид нар дандаа нөгөө доор гемодиализийн төв дээр ингээ хийдэг байсан бол одоо бол бид нар тасагтаа ингээд өөрөөсөө бүх асуудлыг шийдээд ингээд хийчихэж байгаа. Энэ болохоор гол онцлог нь болохоор амь тэнцэн ухаангүй намсгалын аппаратаа хүмүүсүүдийг болохоор зөөвөрлөхгүйгээр зөөвөрлөлт тээвэрлэлт гэдэг нь болохоор хүний бас эрсдэл байдаг учраас энэ бүхнийг бол бууруулж чадсан гэж үзэж байгаа. Одоо бол эрчим тэмчилгээний тасагт болохоор нэг эрхтний биш олон эрхтнүүд хамарсан байдаг учраас бид нар бөөрнийг ингээ хамгаалах, бөөрнийхөө эмчилгээ хийх асуудлыг бол төлхөө ингээ шийдэж өгсөн гэж бодож байгаа. Гемодиализ эмчилгээ маань болохоор одоо нэгдүгээр удирдлагын байдлаас гэхтэл нэгдүгээр удирдлагт болохоор 110-аас 130 хүн бол ингээд орцсон хамрагдсан байдаг. Тийм учраас бид нар энийг бол төлхөө хийж байгаа. Өшөө бол олон эрхний дутагдaltaй даралтын ингээд цусралдын авсарсан дэмжлэгтэй даралтын докторгүй хүмүүсүүдийг бид нар нөгөө CRRT бөөр орлуулах хэмжлэгээ бас хийждэг. Тэнд байгаа таваараа хийждэг байгаа. Бидний нэг юм байдаг шүү дээ. Манай хүнд одоо анхаарал дотоод тавиад байна уу да гэсэн ийм одоо хардлагч байдгийг үүсгэхгүй тий. Тэгэхээр энд ингээ ороод ирэхээр анхаарал тавихгүй байхын аргагүй юм нөхцөл байдал гэдэг юм шүү дээ. Энд дээр та бас хүмүүст бас тайлбарлаж хэлээч тий. Тий яг арга гэрийн хүмүүсүүд ингээд таашаа батны өмнөөсөө хол байгаа хүмүүсүүдээс сэтгэлэн зовнох асуудал энэ дээр үндэл байгаа. Эргэлтийн цагийн болохоор манайд бол өдөрт нэг хугацаа 30 минутаар ордог. Энэ хугацаанд нь болохоор биеийн байдлыг нь танилцуулаад ингээ уулзуулдаг. Тэрнээс бусад газрууд бусад цагууд болохоор бид нар нөгөө үйлчлэгээ илүү төлхөө явуулдаг учраас манайх нөгөө 24 цагаар утас ажиллаж байдаг. Тэр бол тасралтгүй байждаг. Тэр бол шөнөөрөө хідэж хамаагүй тэр утсаар бол байнгын мэдээллийг бол аваад авах боломжтой. Тийм. Тэгээ биеийн байдлыг хамгийн түрүүнд л одоо биеийн байдлын доктортой байна уу, докторгүй байна уу гэдгийг нь арга гэрийнхэн сайн тайлбарлаж өгөх чухал байдаг та. Аавтайгаа нөгөө юу? Има барьц тоожтой нааш. Сайн мэнэмчээ. За, та энд одоо яг ямар процесс хийж байгаагаа бас өгчтэй танилцуулаач тий. Бид нар одоо зүрхний орны дэргэд хитэ үнэлгээ хийж байна. За, сүүлийн үед статик үнэлгээнээс гадна бид нар динамик үнэлгээ гэдэг үнэлгээг бол илүү чухалчилдаг болсон. Яагаад гэвэл эмчилгээнийхээ үр дүн тухай орных нь хажууд бид нар үнэлгээ хийгээд үзчих юм. За, тухайлбал сая энтлэгэн дээр ярьлаа шүү дээ. Олон хавсарсан юм шоктой хүмүүс байдаг. Эдгээрийг яаж ялах вэ гэхээр биднэрт ялахад их төвөгтэй. Тийм болохоор биднэрт техник технологийн хөгжил одоо энэ яг бол илүү сайн боллоо, илүү жижиг. Тэгээ орны дэргэд ингээд зөөвөрлөд явах юм боломжтой болсон болохоор бид нар хүнийхээ хажууд шууд үнэлгээ хийгээд за ямар шок гэж болох вэ гэдгийг ялгаж байгаа юм. За энэ болохоор бид нар зүрхний зүүн ховдлын хаялтаар нь ямар шок байж болох вэ? Шингэн сэлбэд үзэхэд үр дүн өгч ийн үгүй юу? За вазопрессор болон интрофик эмчилгээ дэмжлэг авлаа гэхэд тэндээ үр дүн өгж байгаа байдлаар нь бид нэр зүрхнийхээ тухайн үеийн хаялтыг ингээд үнэлээд эмчилгээнийхээ үнэлтийг одоо эмчилгээнд хэр засрал сайжрал өгж байгаа эдрийг бид нар үнэлээд явдаг юм болсон байгаа. За эрчим эмчилгээний эмч болохоор илүү их мэдрэмжтэй байх хэрэгтэй.
тэнд одоо энэ мониторинг энэ аларм дуурч байхыг бид нэр энд хичнээн өөр ажил хийж байгаа ч гэсэн тэрийг мэдчихийдэг. Тэр эрчим живлэгээ сувилагч гэсэн яг тийм байдаг. Тийм болохоор их олон мэдрэмж шаардсан. Тэгээд юмд хурдан шийдвэр гаргадаг. Аль бол гавхалчтай тийм байх хэрэгтэй юм байдаг. За шийдвэр гаргалтад нь маш хурцтай байх юм шүү дээ. Тийм. За тийм хүмүүс ажилтдаг гэж ойлгодог шүү. За үзэгчтэй бидний бэлтгэж байгаа нэвтрүүлэг маань улсын 3 дугаар төвийн эрчим тэмцлэгийн нэгдсэн тасгаас үргэлжлэн хүрч байна. За эрчим тэмцлэгийн тасаг бол нэлээд онцлогтой эднийх 4-5 чиглэлээр одоо эрчим тэмцлэгийн одоо үйл ажиллагааг үзүүлдэг, эрүүл мэндийн зөвшөөрлөгөө үзүүлдэг. За тэнд одоо доторх тархины харуултын шигдээсийн за мөн одоо нис заслын дараах гэсэн ийм одоо эрчим тэмцлэгийн хэсгүүд одоо энэ хэсэгт бол ажилдаг. За одоо яг үзэгч та бүхэнд одоо ийшээгийн тархины харуултын эрчим тэмцлэгийн хэсэг рүү орё. Энд одоо яг нөгөө сувилагч нарын бас одоо хот явж байгаа. Энийг бас үзэгч та бүхэнд харуулъя. За шинээр ярлаж төсөмжийн тасгаас 12 цаг 30 минутанд галацка 15 балтай өвдөлт бол нэлээд толгой өвдөлт эрэхтэй орхон аймагаас ерөөхдөө тээвэрлэгдэж ирсэн гэсэн катетер болон уян зүйгийн шалгаж бэхлээд эмчлэгдсэн фентанил үргэлжилсэн тунгаар явж байгаа. Одоо болохоор ментолны жойхон рентгенүүд нь хийгдэж амжаагүй байгаа. Тэгэд хагалгаанд танилцуулагдана гэсэн. За одоо тэгвэл хүнээ биеийн байдлын докторчаар нь анхан шатныхаа угаалгуудыг хийгээд тэгээд ажилбартаа бэлтгэнэ шүү дээ тий. Хагалгаанд танилцуулагдаж байна. Ерөнхийдөө миний онцлог бол нөгөө одоо хүн дэмжлүүлэгчийг одоо өөртөө өөрчлөх хүн дэмжлүүлэгчийг одоо асран совилно. Яагаад гэвэл энэ дандаа одоо нөгөө өөртөө өгүүлж чаддаг ийм үйлчлүүлэгчтэй дандаа ажилтдаг болохоор эрчим дэмжлэгийн одоо маш тийм мэдрэмж хардсан ажил. Гаднаас нөгөө сахиур ордгоо учраас энд нөгөө нэг совилагч нарын хийдэг ажил бас илүү нарийн юм шиг байна. Тийг нь яагаад гэвэл нөгөө маш мэдээж ухаангүй хүн дэмжлүүлэгч юм чи энэ дээр бол мэдээж одоо хоёр совилагч нэг туслахтаа манайх ажилтдаг. Яагаад гэвэл манайх одоо эмнэлгийн хэмжээгээр харуулж чигдээсийг авдаг юм төв учраас мэдээж одоо энэ дэмжлүүлэгч маань маш туйлын хүн амьслын аппарат гэдэг юм байгаа. Тэгээд хоёр зүттэн бид нар байрлаа сольж эргүүлдэг. Тэгээд цэр салстын соруулна, мөн хооллон, амны хөндийг нь угаана, уурсуудыг харьцлана, эмчилгээг нь хийн, амиа үзүүлэлтийг нь хянана. Одоо бол бид тэр эмчтэй энэ хүмүүс яагаад гэвэл айгүй нөгөө зүсэрэлт одоо юу гэдэг топомын нор адреналин явах гэж байгаа учраас эмчтэр одоо эмчтэйгээ цуг одоо төвийн гэдэг ажилбарт хийгдэгээд бэлдээ зогсож байна. Чи та бас хэлж өгөөч те совилагчтай ер нь хэр одоо гар нээж ажиллах нь нэлээд чухал бай. Ер нь бол яг энэ ажлууд маань ерөнхийдөө бүгдээрээ л эмч болон совилагч нарын хамтарсан ажлын үр дүн тий багийн ажиллагааны үр дүн энэ хүмүүсээ бүгдийг бид нар авч байгаа. Тэгэхээр бидний одоо хоорондын харилцаа юм маш чухал байдаг үү тий маш чухал байдаг. Ер нь эмчтэйгтэй совилагчгүйгээр ер нь хэцүү. Хэцүү шүү дээ бид тэр угаасаа тусдаа мэрэгжлүүд тий. Тэгэхээр бүгд өөр өөртөө хийж байгаа зүйлдээ эзэн болж явж байгаа л. Намайг болохоор өдрийн цэрэн лам гэдэг энэ эмнэлэгт болохоор 15 жил ажиллаж байгаа. Туслах совилагчаараа болохоор 10 жил ажиллаж байна. Тий. За тэгээд энэ нөгөө залгуурын алдагдaltaй хүмүүст ингээд зоонд нэм хоол өгж байгаа. Тий. Тэгээд бид хэдийн за 70% насаргааных 30% нь болохоор нөгөө эмчилгээ. Тий. Асаргаа бол хамгийн чухал тий эргүүл тойруулах тий холголт цоорл үүсэхгүй учраас нөгөө 2 цаг тутамдаа байрлалаа солино тий 2 цаг болол ийм хоолоо өгнө тий
манай за эрчим тэмцлэгэнд бол ер нь сүүлийн жилүүдэд бол ер нь Монголын хангаах ухаан бол аюул эрчимтэй хөгжиж байгаа тий өндөр өртөгтэй янз бүрийн тусламж үйлчилгээнүүдийг одоо энэ даатгалын сангаас аваад тий хийгээд эннийхээ нөгөө хангалт илүү их ингээд жил их тусмал сайжраад байгаа учраас энэнтэй холбоотойгоор ингээд эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх салбартаа бол маш их хөгжиж байгаа гэж би бол хувьяасаа боддог байхгүй юу. Жишээлбэл манай эрчим тэмцлэгээ гэдэг чинь одоо энэ 28 орн дээр одоо бүгдэн дээр л одоо хүнд өвчтөнд одоо хэрэгтэй юу л юм те ямар багаж тоног төхөөрөмж эргэтэн системүүдийг дэмжих аппарат тоног төхөөрөмж хэрэгтэй тэр бүгдээр хангагдсан. Энэ болгон чинь л одоо шинэ технологи шинэ арга барил гэсэн үг шүү дээ. Бүр одоо хүмүүсүүдийн анзаардгүй нэг үр дүнтэй нотлогоогоор ингээд судалгаа нотлогоогоор ингээд нотлогдсон үр дүн нь илэрхий нэг имийг л одоо бидүүс энэ эмчилгээндээ хэрэглээд эхлэе. Гэтэл тэр бас юу шинэ технологи л гэсэн үг шүү дээ. Заавал багаж тоног төхөөрөмж аппарат мис заслаар бидүүс шинэ тоног шинэ юм нэвтрүүлээд энэ гэж хязгаарлахгүй гадна зүгээр эми эмчилгээгээр хүртэл нэг имийг одоо ингээд амжилттай хэрэглээд үр дүнд нь батлагдсан имийг ингээд хэрэглээ явах чинь нэг шинэ технологи амжилт гэсэн үг байхгүй юу. Тэгээд ганцхан эмч биш нэ ацраа суулгахын юм дээр ч хүртэл одоо тухайн хүнд өвчтэй хүнийг ая тухтай байлгахт те өвчин зөвөрөнд аль их болгох багасгахаар тийм үйл шин арга нэвтрүүлэгтэл тэр чинь энэ эмнэлгийн салбарын хөгжил нэмэр болж явдаг байхгүй. Тийм учраас би тасгийнхныгаа заавал шинийг санаачил, шин юм санаачил, тэрийг дэмжин гэсэн тийм үзэл бодлоор л ингэж явж. Ковидын цар тахлын үед болох дээр манай эрчим тэмцлэгийн тасаг 20 ортой юм ковидын хүндэрсэн амьсгалын хүнд дутагдaltaй маш хүнд хүмүүсүүдийг авахар юм 20 ортой юм тасаг зохион байгуулад тэгэндээ үгүй яг тэр ковидын эд цар тахлын үед болохоор ажиллаж исэн. Тэгээд тухайн үед болохоор бидээс бас их шинэ юмнууд нэвтрүүлж исэн. Тухайн үед болохоор нэг ЭКМО гэж яриад байдаг биеийн гадна хүчил төрүүлэх аппаратыг болохоор нэвтрүүлж хэрэгжилж исэн. Мөн эми эмчилгээн дээр тоцизома гэдэг юмуудыг бас хэрэгжилж үр дүнгийн харж исэн. Тэгээд тухайн үед болохоор хэл хүнд ачаалттай байсан. Тэгээд тэр ковидын цар тахлыг давж гаргацсан юм гавьяатай бас их тасаг байгаа. Тэгээд нэлийн хувь нэмрээ оруулсан л гэж боддог манай эмнэлэг манай энэ тасаг.